Өмлөг очоод яна мянга түмэн хүний сууж өнгөрсөн ийм нэг уурлалах савн дээр суухын оронд өөрөө гэртөө нэг ийм нэг уурлалах сав аваад өөрөө ганцаараа хэрэглээрээ. Учир нь яна багтаарлаа халдварлахдаггүй шүү дээ. Энэ уурлалах савыг би дахиад нэг удаа танилцуулж өгье. Учир нь яна өмгтөө хүн болгонд хэрэгтэй. Би 10 жил өмгтөөсүүдийн үржлийн эрхтний өрөвжлийн ажил үйлсээ хийгээд яна олон арим өмгтөөсүүд надад бол юу гэж тусгаад байгаа. Миний сав хүйтэн ихтэй, доор буй хүйтэн ихтэй, хүйтэн хөдөлж ин цагаан чиг бууж ин үнэр танаар гарч ин загалж ин гэдэг янзын асуудлаа надад ярьдаг байсан. Өнөөдөр танд би энэ нэг юм дахиад нэг удаа танилцуулж өгье. Энийг бол одоо үнэн хүн болгон хэрэгтэй гэж хэлэхэд болно. Энэ бол доор буй уурлуулдаг энэ нэг дэний сава. Оне доторны шидэ игээд хажаалын болоод шидэ ганжаага хийж байна. Өөр нэгэд нь босоос хийгээд тавьчихад оргоод энэ градусын болоод 10 хүртэл градустай байсан. Тэгээд нэгээс 10 хүртэл таваад яна баг 5 юм уу 6 дээр тавих удаа болно. 10 өдөнтөө халуун байсан. Оргоод цагийн хүртэл тавьж болно. Тэгээд бүр тэрвтлийг бослоо доороос нэг халуун уур гарсан шүү дээ. Тэгээд дөөрнөөс нэг юм юмтэй одоо суух юмтэй шүү дээ. Энэ суух юм шүү дээ. Игээд өндөр нөхөдөн нэг юм байж таа. Төгтэй. Энэ төггийн тааруулаад шүү дээ. Тэгээд тавина. Төггийн таруулаад игээ тавьтлаа энэ дөөрнийгээс суучихсан. Тэгсээр яна доор буйгээд уурлахад байгаа үнэн гоё. Тэгэд уул нь би бол одоо ийм нэг юм хуурладаг байж. Өнөө төмөр тантан шүү дээ манаас одоо төмөрчин. Тэгээд одоо хийхэр чинь халуус хийхэр нэг тантан чинь энэ халт гэж та. Одоо энэ ирмэг дөөр бас нэг альтернатив шиг нэг нэг юм тавина. Тэгээд бас яна энэ чинь нэгэд ирмэгнээс одоо холгоноо ихтэй сууж чадахгүй. Тэгээд ус чинь бас ший да 30 минут болохгүйгээр хурцчих гэсэн үг. Хурцлаа ямар ч мэдлэг гарахгүй. Тэгэхээр энэ нэг юм бол одоо үнэн сайн одоо өмгтөө хүн болгон нэг гэртээ нэг тавихад нэг ч илэрдэггүй юм аа. Энэ одоо гой доор буяас нэгээд доор биес нэгээд уурлуулна. Тэгэд би түрүүн бас одоо хаваасаж өгнө шүү дээ. Хэрвээ одоо халуун дөөшө хөөрөх дуртай усуд байсаар яана. Ийм нэг юм шиг да хажаалёгийн давстыг хуураад уутан дотор хийчээд өнийгөө яна үе болон дотор халаачаад толгойн оройн дээр тавьсаар яана. Дөөшө халуун хөөрөхгүй. Тэгээд доороосоо өнийгөө уурлаад тавих үед өнөө уулаач хүйтэн хөдөлгөө. Тэгээд удаандаа бас яна савчин дулаацаад савны хүйтэн чинь бас ярилнаа. Өргөд яна өндөрийгөө 30 минут суух үсэд ар нейронаас чинь одоо их гоё хүс чиглээд ирэх үсэд бол одоо чиний өндөр суусны үйлдэл болоод яагаад жинхэнэ гарч ирэх гэсэн үг одоо биний чинь ширчи одоо гадагшилж байна шүү дээ. Савны сөрөнгөнө одоо савны хүйтэн мүйтний чинь гадагшлуулахад бол одоо онцгойсэн юм байна. Хүн болгон гэртээ нэг тавихад болно. Тэгвэл нийтийн юм дээр очиад хүн олон тийм яруу ус сууж муусан юм тийм ба янзын орчинтэй усуд байна шүү дээ. Энэ бол хамгийн амар төвшин гэртээ өөрөө хэрэглэсээр.